Амьдрал ажилдаа амьдрал ажлаа тэнцвэрж үйлж яаж амжилттай амьдрах вэ гэсэн эмэгтэйчүүдийн маань өдөр болгон асуудаг асуултанд би хариулнаа. Энэ хариулт маань зүгээр л нэг хийсвэр тийм ээ миний уншсан зүйлүүдээр тогтохгүй, харин өөрийнхөө амьдралын туршлага дээр 3 хүүхдийг өсгөж яваа эмэгтэй хүний, ээж хүний, эхнэр хүний 20 гаруй жил нөхөртөөгөө сайхан амьдарч яваа эхнэр хүний энэхүү туршлага дээр тулгуурлаж би та нартай тодорхой аргуудыг нь зааж өгнө. Ингэснээр та ажиллаа, амьдралаа, үр хүүхдүүдийнхээ хүмүүжлийг, нөхөртөөгөө сайхан харьцааг бүгдийг нь тэнцвүүхэн амжилттай, аж аргалтай хийх боломжтой. Энийг бид та нартай удахгүй 3 сарын 1-нд заах гэж байна. Маш цөөхөн тасалбар үлдсэн байгаа. Хэрвээ та тасалбар авах сонирхолтой бол надтай энэ бичлэгийн доор холбогдож тасалбараа аваарай. За би өнөөдөр бас та нартай энэ шинэхэн цаас орсон ийм сайхан өдрийг тохиолдуулаад нэг юм хэлэх гэсэн тэрний юу гэхээр хүн болгонд хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, зориг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ болгонд бид нар дандаа ирээдүйд тэрийгэ бүтээдэг тийм ээ. Бид нар энэ 2019 онд бид нар ийм бүтээнэ, ийм зориг тавьсан гэд бид нар тэрхүү зорилгуудаа хараа сууж байгаа тийм. Гэхдээ энэ болгон чинь бүтээхийн тулд, энэ болгоныг хийхийн тулд та өнөөдөр хөдөлгөөн хийх хэрэгтэй, та өнөөдөр үйлдэл хийх хэрэгтэй. Тэгэхээр миний нэг номлодог зүйл бол бидний бодол, бидний эмоцийг үүсгдэг тийм сэтгэл хөдлөлийг. Сэтгэл хөдлөл маань бидний үйлдэлийг удирдах байдгаа гэж би номлодог байгаа. Тэгэхээр хэрвээ бид чаднаа бүтээнэ гэсэн тийм бодолтой өөрийгөө зоригжуулаад эрэг бодлыг тээж явах юм бол бидний тэрхүү бодлыг дагаад бидний сэтгэл хөдлөл тийм ээ өөртөө мэдэрч байгаа тэр мэдрэмжүүд маань өөдрөг зоригтой байх учраас үйлдэлүүд маань ч гэсэн тийм байж чаддаг. Хэрвээ бидний бодол бол тийм ээ айдастай, хязгаартай, чадахгүй байх, бүтэхгүй байх гэсэн нэг иймэрхүү бодлууд тээж явах юм бол тэрийгээ дагаад тэр бодлуудыг дагаад бидний эмоц тийм ээ emotions бас л нэг юм гутран, гуниг тийм нэг л дарагдцсан, нэг л зориггүй хулчгаар тийм байдаг. Энийгээ дагаад үйлдэлүүд маань ч хүртэл тийм ээ зоригтой биш. Хийж байгаа юм ч гэсэн нэг л бүрэн бүтнээрээ өөрийнхөө хүсэл зоригийг хөдөлмөрийг оруулахгүйгээр тийм нэг оргоцоосон тиймэрхүү үйлдэлүүд болж таардаг юм аа. Тийм учраас амьдралын дасгалжуулагчийн хувьд маш олон жил эмэгтэйчүүдэд сайхан амьдрах, аж аргалтай амьдрах, хүүхдүүдээ төлөвшүүлэх, тийм ээ, хүүхдүүдээ хөгжүүлэх, тэднийхээ авьяасыг эртнээс нь нээх, эр нөхөртөөгөө хантайгаа насан туршдаа хайран думбаж амьдрах сэдвүүдээр дасгалжуулалт хийдэг хүний хувьд та нартай гэж хэлэхэд та нарын тавьсан зорилго 2019 зорилго бол өнөөдрөөс биелж эхэлнэ. Тийм ч маргааш битгий тэр хийх үйлдэлүүдээ тавьж, маргаашийг харгалзаж, маргаашийг сахиж суугаарай. Харин өнөөдөр хийгээрэй. Тэгэхээр хэдийгээр өнөөдөр гадаа цастай тийм ээ юм болгон хаалттай байгаа боловч би нөхөртөөгөө хүүхдүүдээ аваад ингээд гадуур нохотоогоо алхаад удахгүй ууланд бас гарч цанаар явах гэж байна. Яг бол хэрвээ бид цастай байна, бид хүүтэн байна, хүн болгон гэртээ сууж ийн гэл бусдыг дагаал суугаад авах юм бол суугаал байна. Гэтэл амьдрал гэдэг маань тийм ээ бидний хүлээхгүй штэ. Цаг гэдэг маань биднийг хүлээхгүй тийм. Өнөөдөр нэг мэтгэд өнгөрнө. Гэтэл тэр өнөөдөр бүтээх дурсамжууд нь ч гэсэн алга болно. Тийм учраас өнөөдөр хүүхдүүдтэйгээ нөхөртэйгээ ингээд сайхан гадуур явах гэж байгаадаа би их баяртай байна. Тэгээ та нар ч гэсэн цаг мөчүүдээ ашиглаарай. Өдөр болгон та нар хүүхдүүдтэй хайртай гэдгийг хэлж чадна. Өдөр болгон та хүүхдүүдтэйгээ суугаад тухтайхан хоолоо идэнгээ тэдний амьдралыг сонирхож болно. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэй байгаа бол начиг өсвөр насны хүүхдүүдийн ээж байгаа бол та тэднийхээ амьдралыг сонирхороо. Тэд нар юунд дурлаж байгаа вэ? Тэд нар юуны талаар бодож байгаа вэ? Юуны талаар мөрөөдөж байгаа вэ? Юу хүсэж байгаа вэ? Юунд болохгүй бүтэхгүй байгаа вэ гэдэг тал дээр нь анхаарал тавиад тэрийг л цагдаа шиг асуугаад авахын оронд харин тэдний найз нар юу хийж байгаа бол тэд нар найз нартайгаа өнөөдөр юу ярьсан бэ? Сургууль дээр нь ямар үйл явдлууд болж байгаа вэ гэд тэдний сонирхдаг зүйлүүдээр ярих юм бол хүүхдүүдэд танин мэдэх тэднэртэй илүү дотносох боломжууд олддгийн шүү. Тэгээд гэрийн хоол идэх тэр цаг тийм ээ зууш барих тэр цаг бол хамгийн боломжтой цаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн ээжүүдэд би бас өөрөө тийм ээж учраас хэлэхэд хүүхдүүдтэйгээ хамгийн их хил амаа ойлголцох тэр цаг нэг нэгэндээ зарцуулах боломж нь тэрхүү л хагас сайн бүтэнснээс гадна өдөр болгоны тэр гэртээ хамтдаа сайхан хоолоо идэх
одоо тэр суух цаг юм аа. Тийм учраас телевизээрээ унтраа, уцаа унтраагаа далд хий. Тэгээд хүүхдүүдтэй тэр цагийг өнгөрөөгөөрэй. Тэгэхээр өнөөдөр шинэхэн цас ороод юм болгон цасан дарагдаад их сайхан одоо ийм байдалд байгаа ийм үеийг би мөчийг ашигламаар байна. Энэ үедээ би хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөмөр байна. Тэгээд одоо би тэгэд явлаа. Тэгээд та нартайгаа 3 сарын 9-нд Монголд Улаанбаатарт уулзцгаая. Хэрвээ миний бичлэгүүдийг өмнө үзчихсэн бол миний бичиж байгаа зүйлийг та нар маань сонирхдаг болвол натаа ирж дотн танилцаарай. Натаа ирж уулзаарай. Би та нартайгаа одоо нээлттэй уулзахад танилцахад бэлэн байна. Би маш нээлттэй хүн. Би нааша гэж байгаа хүн болгоныг одоо нааша гэж хэлдэг. Тэгэхээр натаа ирж танилцаарай. Миний сургалтанд оролцоорой. Мөн би бас та нартайгаа танилцаж, та нарыгаа мэдэн таних тэр боломжийг бас хайж байгаа шүү. Тийм учраас удахгүй одоо ингэж уулзцгаая.